Сайн уу? Манай совогт тавтай морил. Энэ удаа би та бүхэндээ 2005 онд гарч ирсэн Black буюу Харанхуй гэдэг маш гоё энэтхэг киног ярьж өгье. Киноны маань гол дүрийн охиныг Мишель гэдэг. Мишель төрхтөл, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй охин байв. Мишель охины ертөнц бүрэн хар байлаа. Тэр юу ч харж, юу ч сонсож, юу ч хэлж чаддаггүй байв. Эцэг эх нь охиныхоо энэ байдалд сэтгэлээр унаж түүнийг ойлгох аргагүй болдог байлаа. Мишель маш ууртай, догшин, орчноо эвддэг хүүхэд болон өсдөг. Нэг өдөр түүний амьдралд Дебраж Сахай гэх хөгшин зөрүүд багш орж ирнэ. Тэрээр өөрөө жархинд орсон, сэтгэлээр унсан хүн ч гэлээ хүүхдийн доторх гэрлийг харж чаддаг нэгэн байв. Дебраж багш түүнийг сургахын тулд маш хатуу аргыг хэрэглэдэг байв. Үсгийг мэдрүүлэх, хэл яриаг гарын хөдөлгөөнөөр ойлгуулах, цахилга бат суулгах гэх мэт. Ээж нь үүнийг нь ойлгохгүй эсэргүүцдэг боловч аав нь итгэнэ. Багш нь охинд харанхуй гэдэг үгийн утгыг ойлгуулдаг. Харанхуй бол аимшиг биш. Энэ бол мэдрэмжийн орон зай гэж. Нэг өдөр Мишель анх удаа үгийг ойлгоно. Бус гэдэг үгийг мэдэрч гарын нөхөөгөөр ойлгуулдаг энэ мөч бол киноны хамгийн гайхамшигтай хэсэг. Мишель анх удаа орчноо ойлгож багштай болон гэр бүлдээ итгэл төрүүлнэ. Түүнээс хойш Мишель суралцаж эхэлнэ. Унших, бичих, дохио цангаагаар ярьж сурна. Дебражийн тусламжтайгаар тэр коллежид хүртэл орж чаддаг. Коллежид амьдрал амаргүй байв. Тэрээр бусдаас өөр ганцаардмал гомдолтойч хизээж бууж өгдөггүй байлаа. Харин багш нь үргэлж түүний дэргэд байж амьдралын утга учирыг заасаар байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд Дебраж багш ой санамжаа алдах өвчнөд нэрвэгдэж өөрийнхөө нэр шавийнхаа цариг хүртэл мартаж эхэлдэг. Энэ мөчөд Мишель багшийнхаа оронд гэрлэн болж түүнд амьдралын дурсамжийг сануулж хамт байхад тусалдаг. Мишель коллежид төгсөж диплом аавна. Төгсөлт дээрээ багш минь намайг дахин сандаг өдөр хүртэл би түүнийг гэрлэн байх болно гэж хэлдэг. Тэр өдөр Дебраж түүний хажууд байгаач юу болж байгааг ойлгохгүй, санахгүй байлаа. Гэвч Мишель түүнтэй дохио зангаагаар "Багшаа, би төгслөө" гэж хэлэхэд багшийн нүдэнд нь нулимс зэйлэгнэнэ. Дебражийн гарт Мишель хүрэхэд тэр анх удаа дахин таньдаг. Энэ нь анх түүнийг харанхуй ертөнцид нь гэрэл ассан мөч шиг байлаа. Учир нь Дебраж Мишельд багшилж эхлэх үеэсээ эхлэн би түүнийг харахгүй, сонсохгүй байдалд нь биш, мэдрэх хүчинд нь итгэдэг гэж хэлж исэн үе шиг санагдана. Мишель хэлэхдээ миний ертөнц хар байлаа. Харин багш минь намайг нүдгүйгээр гэрэл харахад хүргэсэн хэмээн хэлснээр энэхүү кино маань төгсдгөө. Ингээд манай энэтхэг киноны товч тайлбартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дараарай. Дараа дахин шинэ киноныхаа тайлбараар уулзцгаая.